их хотын амьдралд анхаарлаа хандуулъя. Боловсрал, эрүүл мэнд, хүний хөгжил, амьдралын чанар, ногоон хөгжил, дагуулгад, тэгш боломж, иргэний оролцоо. Энэ бүхэн нийслэлийн иргэн бүрт хамаатай асуудал. Бидний өдөр тутмын амьдрал нөлөөлдөг эдгээр асуудлын цаана шийдвэр шийдэл, төсөв төлөвлөлт, хэрэгжилт хяналт, сайн засаглал, бие даасан эдийн засаг, ухаалаг дэд үтстэй холбоотой олон шийдвэр гарч байдаг. Шийдэл 45 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Улаанбаатар хотоос 130 км-ийн зайд орших Багнуур дүүргийн иргэдийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөн ажиллаж буй Отгон болд оролцлоо. Багнуурын нүрсний ил уурхайг түшгэлэн байгуулсан тус дүүрэг өдгөө 30 орчим мянган хүн амтай 9500 гаруй өрхтэй. Монгол орны зүүн чиглэлийн зорчих хөдөлгөөний гол уулзал болдгийн хувьд дамжин өнгөрөх гол зэг зарим аймгийн зэрэгэлдээ сумын иргэдэд нийгмийн үйлчилгээг үзүүлэх төв зэг хэсэг болж байна. За 2017-18 онуудад Багнуур дүүрэг маань нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн өрсөлдөх чадрын судалгаагаар иргэн дээлтэй, иргэн таатай орчныг бүрдүүлсэн дүүрэг гэдгээрээ үзүүлэлтээр нэлээд өндөр гарч ирж байгаа. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд эхний 3-т орж ирж байна. За энэ одоо юугаараа ямар үзүүлэлтээр гарч ийн гэхээр нэгдүгээрт амьдрах орчин нөхцөл одоо хангагдсан ногоон байгууламжийн хүртээмж нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээгээр бас өндөр тооцогддог. За хоёрдугаарт нь сургууль цэцэрлэгийн хүртээмж нийгэм салбарын хамар хүрээ иргэнд ээлтэйгээрээ бас нэлээд боломжийн одоо төвшөнд гарч ажилладаг. За нөгөө түгээр мөн одоо нийгэм салбарын үйлчилгээнүүд бусад соёл урлагийн үйлчилгээ зэрэгээрээ иргэдэд хүртээмжтэй үзүүлэлтээр өрсөлдөх чадрын судалгаагаар нэлээд дээгүүр орж ажилладаг юм аа. Иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай нөхцөл, сурч боловсрох чанартай орчныг бүрдүүлэхийн тулд дүүргийн удирдлагууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, бүтээн байгуулалт, төгжөлт үйлчилгээг сайжруулах чиглэлд анхааран ажиллаж байна. Багнуур дүүрэг 2021 онд 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бол энэ жил 5.7 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлжээ. Үүнийг онцолбол бага сургууль цэцэрлэгийн цогцлбарын барилга, эрүүл мэндийн төвийн цахилгаан шатны шинжилгээ ажил, 6-аас 9-р байрны хүүхдийн тоглоомын талбай. Багнуур дүүрэг маань хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд жилээр тусам өргөжж байгаа. За улсын төсвийн хөрөнгө оруулалт, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсөв гэсэн ийм одоо 4 их усүрээс хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг биедгүй хийгээд явж байгаа. Багнуур дүүрэг нь өөрөө зүүн бүсийн дагсан юм одоо уул уурхай өгч байгаа юм хот. Аялал жуулчлал хүмүүсийн одоо төвлөрөл нэлээдгүй бий болж байгаа. Тийм учраас цаашдаа энэ одоо зам тал дээр бол бид нар нэлээдгүй одоо анхаарч ажиллах хэрэгтэй байна гэж ингэж бодож байна. За дээр нь одоо дэд үтсийн байгууллага бас нэлээ анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. За энэ жилгээд одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэд үтсийн одоо шинэ магистрат шугамуудыг одоо бид нар шинээр хийж байна. Энэ жилийн үед бол бид нар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 0.5 км автозамыг яг одоо гэр орол руу явдаг автозамтай холбосон юм ажлыг хийсэн. Тийм ч цаашдаа бид нар энэ орон сууцны хороол доторх замуудыг одоо шинээр одоо асфальт дэвсэх энэ ажлуудыг хийхээр одоо зураг төсөв ажлууд маань одоо гараад ингээд бэлэн болж байна. За оны сүүлэхэд одоо зураг төсөв ажлууд маань бэлэн болоод цаашдаа бид нар одоо нийтдээ нэг дүүргийн хэмжээнд нэг 6 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын одоо замын ажлыг хийя гэсэн юм төлөвлөгөөнүүд гарцсан явж байгаа. Тэгвэл бид нар ерөнхийдөө дүүрэг маань анх байгуулагдсан цагаас хойш одоо төвийн шугам дэдвцийн байгууламжууд нэлээд жоохон муудаж байна. За дээр нь дүүрэг маань одоо жил ирэх тусам өснө нэмэгдэж байгаа учраас хэрэглэгч байгууллагууд нэлээд олонтой болж байгаа. Тийм учраас цаашдаа бас дэдвцийн одоо шугам шүлжээний ажлыг өргөдөх ажлуудыг бас нэлээд хийж байна. Багнуур дүүрэг гэр хороолол орон сууцны хорооллоос бүрдэх бөгөөд иргэдийн хүсэл саналын дагуу орон сууцны гадна фасадын өнгөлгөө дулаалга, гэр хорооллын гудамжуудын гэрэлтүүлэг, замын ажилд анхаарал тавин ажиллаж байна. 2021 онд 70, 71, 72, 74, 26-гийн А, 34-ийн А, 44-ийн А, 48 дугаар байр. 2022 онд 10, 13, 23, 32, 49, 50, 51, 52,
54-р барилнуудын дулаан алдагдлыг бууруулна. Мөнгө үзэмжийг сайжруулах үүднээс гадна фасадын засварыг хийсэн. Мөн 8, 9, 78, 80-р барилны фасад засварын ажлыг хийж байгаа бөгөөд гүйцэтгэл 80% үргэлжилж байна. За орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлууд бол бид нэр жил болго орон нутгийн хөгжлийн сангаас иргэдээс одоо ажлуудыг эренбэлж авдаг байгаа. За тэгээ аль болохоор хамгийн өндөр иргэдийн санал авсан ажлуудаар тулгуурлаж энэ ажлуудаа хийдэг. За орон сууцны хороол дээр бол дээрвэн засварын ажил, гадна фасадын засварын ажлууд, за хүүхдийн тоглоомын талбай ажлууд гээд энэ бүх ажлууд руу одоо иргэдээс хамгийн олон саналууд эренбэлэгдэж энэ ажил руудаа ажлуудаа хийгээд ингээд явж байна. Жишээл 2021 онд гэхэд нийслэг хөрөнгө оруулалтаар Багнуур дүүрэгт маань 8 одоо фасад орон сууцны фасад засварын ажлыг хийж исэн бол за 2022 онд 11 одоо байрны фасад засварын ажлуудыг нийслэг хөрөнгө оруулалтаар за мөн дүүргийн хөрөнгө оруулалтаар 8 байрны фасад засварын ажлыг ингээд нийтдээ 19 фасад засварын ажлыг одоо хийж хэрэгжүүлсэн байдаг. За манай энэ байр бол ер нь ерөнхийдөө хуучин байр. Тэгээд энэ жил энэ сайхан фасадны энэ сайхан өнгөтэй жохотой болж байна. Тэгээ бас дулаалга хийгдэж байна. Манай энэ байрнууд нь бол энэ задгаасан дээрээ тэгээ бас захын айлууд бол нэлээд хүйтэн байдаг байсан. Тэгээд одоо ийм сайхан дулаалга хийгээд бол байр маань тавтай тухтай сайхан дулаалал болж байгаа хаа гэж би бодож байна. Энэ жилийн Багнуур дүүрэг орон нутгийн хөгжлийн сангийн гол ажлууд бол гэр оролт руу нэлээд чиглэсэн. Гэр оролт талтай. Ялангуяа гэрэлтүүлэг жишээлбэл одоо орон нутгийн хөгжлийн сангаар хэд бид нар 371 сая төгрөгийн төсөв төртөгтэй гэр орооллын айл өрхүүдийн гэрэлтүүлэх ажил руу дийлэх ажиллаа хийж байгаа. Нийтдээ манайх чинь нэг жилдээ 900 сая төгрөг хуваарлагддаг орон нутгийн хөгжлийн сан дээр. За дээр нь бид нэр гэр орооллын иргэд рүү чиглэсэн гол ажил бол нөгөө зуны улирал одоо шавар шавхааны асуудал нэлээд яригддаг. За энэ лүү бас нэлээдгүй олон ажлуудыг төлөвч хийгээд явж байгаа. Одоо бол ажлууд хийгдээд ингээд дуусч байна. 2-оос 3 гудамжийг одоо янзалсан. За дээр нь одоо үерийн усны хамгаалтын одоо сувг шуудууд татах энэ ажлууд дээр бас нэлээд анхаарлаа хандуулж ажилласан. 2022 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын 400 сая төгрөг бид нар мөн дүүргийнхаа 4 хорооны 6 байршил дээр гэрэлтүүлэх ажлуудыг одоо яг хийгээд эхэлж байна. Энд нийтдээ хичнээн толгой тавьдаг лээ. Энд бол 150 гэрэлтүүлэх их хэвээр. За. За ингээд энэ бол юу байсан? Шонгууд нь угсрагдсан. За. За одоо утахгүй нөгөө сип кабель татагч толгой энэ төр ингээд нийлүүлээд бэлэн болно. 150 гэрлэхээр 3 цагийн сургалтын задгаа бүх гудамж гэсэн үг. Гудам. 100%. 100%. За. За дараа нь бол Аршаан тэсэг 4 дугаараа. За. 340. Бас 100%. Бас 100%. За. За 5 дугаар хороо баггүй. 240. Бүх гудамжууд дээр. За. 100%. Тэгээ наран хэсэг тий. За. Наран хэсэг дээр бид 66-г одоо яг суулж авчихсан байна. Зөв. За тэгээд замчин хэсэг 150. Ингээд нийтдээ нэг 875 шон одоо энэ жил өгсөгдөж гэрэлтэй болох хэрэгтэй. Гэрэлтэй болох хэрэгтэй. Одоо ер нь хүүтэртэл аль аль хэсгүүд ер нь 100% орох уу? Сургалтын задгаа орчих. Сургалтын задгаа наран хоёрыг бол бүрэн асаач нь Аршаантыг болж өгöd одоо шонгоо зоож дуусгаад чадвал бас холовч санаатай байна. Баг хүн үлдэхээр шүү дээ тий. Баг хүнийг замчинтай нь үлдээгээд 4 сараас эхлэе гэсэн ийм төлөвлөгөөр явж байна. Энд харагдаж байгаа 6 сэтгүүр байрны хүүхдэд толгойн талбай ажилласан нийслэг хөрөнгө оруулалтын гэдэг ахаас хийж байна. За ер нь зүгээр энэ жилийн хувьд эдийн засгийн нөхцөл байдлаа шалтгаалаад бараа таваараа хомсдол усын хэмжээнд нэлээдгүй байгаа. Энэний дагуу одоо энэ компани маань бас тодорхой шалтгаанаар тухайн одоо догчлолтын ажил маань саарад байсан. Одоо бол харьцангуй ажил маань одоо боломжийн төвшөнд очив ингээд бас удахгүй ажил нь дуусах байхаа. Яг урд нь энэ нөгөө маань тоглоомын талбай чинь нэвдэрж нуах гад хүүхдийн аюулгүй байдал айгүй хэцүү байсан. Одоо шинжлэгдээд гоё болсон хүүхдүүд тоглох талбайтай сэтгэл бол өндөр л хэцэгчүүд бид үсэн хувьд. Хүүхдийн нөгөө аюулгүй байдалд юу хагаад энд ч нэг төмөр юу байсан шүү дээ. Унчих гал сарвч марвч нь одоо бол маш гоё болсон. Багнуур дүүрэгт цэцэрлэг сургуулийн хүртээмж чанарын асуудал нийслэлийн 9 дүүрэгтэй харьцуулахад харьцангуй шийдэгдсэн. Хамгийн сүүлд 2021 онд 4-р хорооны хэрлэг хэсэгт 100 ортой шин цэцэрлэгийг барьж үйл ажиллагааг нь чиглэлээд байна. За 21-с 22 оны 2 жилийн хугацаанд бид нар мөн Багнуур дүүрэгтээ гэр оролт
үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор 4-р орны хэрлэн хэсэгтэр нийслэлийн төсөв хөрөнгөрүүлэлтээр шинэ цэцэрлэгийг бариад ашиглалтанд оруулаад ингээд дууссан байна. Цэцэрлэг маань 2021 оны 12 сард ашиглалтанд орсон. Нийтдээ 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Хэрлэн, байдлаг, тогсуул хэсгийн хүүхдүүд маань хамрагддаг. Хүүхдүүд маань гэртээ ойрхон цэцэрлэгт хамрагдах бүрэн боломжтой болж байгаа. Өнөөдөр Багнуур дүүрэхэд 10 одоо цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 3 одоо ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн төв маань одоо зөвхөн Багнуур дүүрэг төдийгүй Монгол Улсын хэмжээнд одоо бас эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх орчин үеийн шинэ техник технологиор хангагдсан. Жилдээ ер нь одоо нэг ойролцоо сумдуудаас нэг эрүүл мэндийн үйлчилгээ гэхэд нэг 2000-аас 3000 иргэн үйлчлүүлдэг. За амбулатороор нэг 7 орчим мянган иргэд үйлчлүүлдэг ийм тоо мэдээлэлүүд байдаг. За дээр нь сургуулийн өнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиуд бас манай зэрэгэлдээ сумдуудын хүн ам нэлээд хамрагдаж байна. Багнуур бол залуусын хот. Эндээж хүүхэд залуусын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сурах, хөгжих, бие бэлтрийг нь хөгжүүлэх залуус төвийг ашиглалтанд оруулж байна. За Багнуур дүүргийн хүн амын 42%-ийг 18 наснаас 35 насны залуучууд эзэлдэг. За залуучууд руу чиглэсэн залуус хөгжлийн төвийг бид бүхэн ашиглалтанд оруулаад удаагүй байна. За энэ төв нь нэг давхартай social house, coffee shop, за 2-3 давхартай сургалтын төвүүд, за 4 давхартай бид бүхэн 2021 оны 12 сард оюун ухааны академиг Багнуур дүүрэгтээ ажиллаж байгаа. За 5-6 давхарт нь одоо мөн залуучууд руу чиглэсэн фитнес клубүүдийг ингээд ажиллаж байна. Ер нь энэ төв бол Багнуур дүүргийн залуучууд руу чиглэсэн төвөө гэж ойлгож байна. Ер нь цаашдаас залуучуудынхаа чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюунлаг одоо Багнуурчууд, оюунлаг залуучууд болохын тулд бид бүхэн бас дүүрэн төр захиргааны байгууллагаас бодлого чиглэлээр тодорхойлон ажиллаж байна. За энэ залуус төв маань үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр маш олон төрлийн давуу талууд үүссэн. Эний жишээ нь гэвэл оюун ухааны академи Багнуур салбарны эзнэр манай хүүхэд одоо 6 настай. Тэгээд хамгийн бяцхан тамирчин болоод өнгөрсөн жилээс явж эхлээд одоо тамирчны ангид хүртэл нэр дэвш ахиад явж байгаа. За Багнуур дүүрэгт маань залуус төв үйл ажиллагаа нэгснээс хойш манай байгууллага болохоор энэ газарт өөрсдийнхөө үйл ажиллагааг явуулах боломжтой болсон байгаа. Залуучууд бид хамтдаа нэгдээд гар утасны бүх ил төрлийн үйлчлэгээнүүдийг явуулах боломжтой болсон байгаа. Төлөөлөгч Отгон бол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын сонгуульд албатай. 2008 онд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсноос хойш дүүргийн хөгжлийн бодлогод өөрийн болон сонгогч иргэдийн саналыг тусгах, нутгийн удирдлагыг дүүрэгт хэрэгжүүлэх ажлыг тэргүүлэн гүйцэтгэж байна. За энэ танхим бол одоо манай Багнуур дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хуралдааны танхим байгаа. За манай Багнуур дүүрэг маань 20-с 24 онд 17 төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. За 24 оноос шинэ нэгжийн хуулиар бол 25 болж нэмэгдэж орж ирэхээр байгаа. 1980 оны намар буюу 10 сард одоо анхны иргэд өөрсдөө хурлаа хийж анхны депутатаа сонгож одоо нутгийн өрөөдөртгөөс үүсэн байгуулж байсан ийм төвхтэй. За төлөөлөгчийн зүгээс иргэдийн санал хүсэлтүүд бид бүхэн жил болгоны хийж байгаа ажлууд дээр иргэдээсээ тодорхой саналуудыг авч ямар ажлууд дээр төлөх үү, анхаарлаа хандуулж ажиллах уу. За Багнуур дүүрэг нь өөрөө онцлогтой дүүрэг, гэр орол орон сууц давалмаалсан ийм одоо дүүрэг байгаа. Тийм учраас одоо төлөөлөгчийн зүгээс аль болохоор иргэдийнхээ санал хүсэлтэнд толгуурлаж иж ажлуудаа хийж хэрэгжүүлэхээр ингэж төлөвж ажилладаг. За давхар бас нутгийн өрөөдөр тусны байгууллагаас хариуцж ажилладаг учраас иргэдтэйгээ илүү түлхүү одоо ажилладаг гэж ойлгож байна. Асуудлыг үүдэн газрын асуудал байлаа. Хорооныхоо бас залуус хэсгийнхээ асуудлыг бас арга хэмжээг нь ахуулах талаар ярьлаа. Бүх асуудлууд одоо шийдвүүлээд явж байна. Хороон дээр өнөөдөр 6 байгууллага үйл ажиллагаагаа танилцуулсан иргэдэд ойрхон үйлчлэх ийм үйл ажиллагаа явуулж байна. За миний би энд ирээд онцгой байдлын албаар одоо зөвлөгөө авлаа. Халамжийн газраас зөвлөгөө авлаа. Газрын албаар орж газрын одоо эзэмших бичиг баримт яаж бүрдүүлэх талаар бас зөвлөгөө авлаа. Тэр их сайхан иргэдэд ойрхон ийм үйл ажиллагаа явуулж байгаад баяртай байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бодлогын 6 хороотой. Харин төлөөлөгч Отгон бол хүний хөгжлийн хороо хот байгуулалт нийт үтсийн хороонд харьяалагдсан ажиллаж байна.
Миний хувьд бол одоо хүний хөгжлийн бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байгаа. За манай хүний хөгжлийн хорооны одоо хийж байгаа ажил өргөн цар хүрээтэй л дээ. За энэ жилийн үед бол 22-оос 23 оны хичээлийн жил бол манай Монгол Улсын засгийн газар нийслэлийн хэмжээнд одоо цоочтой хаалганы цаана одоо хүүхд үлдээлгүйгээр хүүхд болгоно одоо цэцэрлэгт хамруулъя гэсэн энэ бодлогыг барьж ажилласан. Энэ зарцаад байсан сургууль цэцэрлэгүүдийг 22-оос 23 оны хичээлийн жилд 100% ашиглалтанд оруулах тал дээр маш их одоо сайн бодлого барьж ажилласнаар нийслэлийн хэмжээд одоо цэцэрлэгийн хамрагталд харьцан өндөр түвшинд явж байгаа. Нийслэлийн хэмжээнд бол одоо 360 мянган хүүхэд сургуулийн хусралд хамрагтаад ингээд явж байна. За хот байгаль дэд үтсийн бодлогын хороо бол нийслэлийн хэмжээнд тулгамдаад байгаа хоёр гол асуудал болох утааны асуудал, дээр нь төвчрлийн асуудал дээр бас гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Тийм учраас цаашдаа энэ одоо хот байгальд үйлдвэрлэлийн хороон дээр бид нэр бодлогын хороон дээр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа энэ байгууллагын уялдаа холбоог хангалттай дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын хуваар тэрбээр Багнуур дүүргийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, гамшигын эрсдлийг бууруулах салбар зөвлөлийг тэргүүлэн ажиллаж байна. За энэхүү зөвлөл маань сүүлийн 2 жилийн хугацаанд бидний гол одоо хоёр барьж ажилласан зүйл бол нэг нь Багнуур дүүргийн хэмжээнд камерчуултын асуудал. Камерчуулт одоо суйрлууснараа хэргийг одоо илрүүлэлт одоо маш хурдан дүргэн болдог. За мөн одоо аль болохоор бодиттой шийдвэрлэдэг ийм асуудал байдаг. Тэр утгаараа бид нар сүүлийн 2 жилийн хугацаанд Багнуур дүүргийн хэмжээнд 43 байршил дээр одоо камерчуултын асуудлуудыг шийдвэрлэж ажиллаж байна. За энэ 43 байршил дээр камерчуулт шийдвэрснээрээ зөвхөн Багнуур дүүргийн ард иргэд төдөвгүй зүүн бүс рүү одоо дамжин өнгөрөх одоо нийтийн тээвэр зорчигчд аялал жуулчлагад энэ бүх зүйлүүдээр гарах хэргийг одоо илрүүлэх зорилготоор камерчуултыг тавьсан. За энэхүү зөвлөлөөр бол бид нар гол зүйл нь бол иргэдийг соён гээгэрүүлэх чиглэлээр за дээр нь дүүргийн онцгой байдлын хэлцээг одоо шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах энэ зүйлүүдээр гол бодлогоо барин ажиллаж байгаа гэдэг бас хэлье. Нэгүтгээр хамгийн гол одоо барьж байгаа нэг бодлого бол хүний эрхийн тэр тусмаа хүүхдийн эрх хамгааллын асуудал нэлийн одоо нийслэлийн хэмжээнд болон дүүргийн хэмжээнд асуудлууд яригдж байгаа. Багнуур дүүрэг эрх жилдээ автцсан бид үтсийн чиглэлээр томоохон ажлууд хийхээр төлөвлөжээ. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийх ажлаа дараах байдлаар төлөвлөсөн байна. Орон нутгийн гол одоо барьж байгаа бодлого бол бид дэд үтсийн асуудал дээр анхаарлаа хандуулж ажиллаж байна. Ялангуяа гэр ороолын айл өрхүүдийн нэг гол ярьж байгаа зүйл бол ус дулааны шугамын асуудлуудыг нэлээд ярьж байгаа. Тийм учраас эрхчлэлийн 23 оны одоо нийслэлийн төсөв дээр дэд үтсийн асуудал дээр нэлээд анхаарлаа хандуулж ажиллана. Бид хүн дүүрэгтэй хүүхд хамгааллын байртай болох асуудлыг эрхчлэлийн одоо нийслэлийн төсөв бол холбогдох одоо яам, агентлаг, олон улсын төсөл хөтөлбөрийн чиглэлээр бас энэ одоо ажил дээр бас гол байр суурь бодлогоо тодорхойлж ажиллаж байна. Зам дээр одоо бид нар нийтдээ дүүргийн хэмжээнд 6 орчим тэрбум төгрөгийн төсөв бүртгэгтэй орон сууцны хороол дотор 1.8 км автцамыг одоо шинээр одоо сайжруулах байдлаар төсөв хийсэн. Тэгэхээр энэ одоо зүйлүүдээр гол бодлогоо барьж ажиллахаар одоо төлөвлөж эрхчлэлийнхаа 23 нийслэлийн хөгжлийн бодлого төлөвлөгөөнөр одоо тусгуулахаар ажиллаж байна.